хойлоолоо гэх юм. За хойлоо шулуухан ярилцжээ. Хоёулангийн ээжүүд нь хүчээр уулзалж байгааг угаасаа залуу хүмүүсэнд хойлоо л мэдчихэж байгаа шүү дээ. Тэгэхээр өнөөдөр сайхан хоолоо идээд орой гэр гэртээ очиод таалагдсангүй гэж хэлээл сайхан цэрэг тусгач. Төрөх үү? За сайн байна. Хойлоо хурдан ойлголцлоо шүү. За одоо хоол идэ. Хатагтай таны нэг хартаа. Манай маркетингийн албанд шинээр орсон 8. Манай өрсөлдөгч компани өв залуучлагчтай их дотны хоол идэж байгааг юм бисээ харлаа. Ийм тэгээд албаар миний хүүд ойртож толгойг нь эргүүлж байгаа тагнуул юм бах та. Чи наадах ямар ч хамаагүй аргаар ажиллаас нь алж байгаа. Ойлголоо хатагтай. Чи өнөөдөр гадар явж ажиллана шүү. Энэ гэрэг зурч өдөр. Манай маш чухал харилцагч байгаа юм. Зөвхөн очих та. Наад царайцсан аятах янзлаад очиорой. Бити халтаа очиод очиорой та. Анна контог хахад эзэж хастайдаггүй лээ. Одоо ч юм яахыг харъя л та. Захирлаа. Өнөөдөр таны өөрөө очиод уулзъя гэжсэн уулзалтын гэрээг нөгөө шинэ ажилтны номин биш үү? За. Тэр нь нөгөө уулзсан байх юм. Яахаараа шинэ ажилтнанд гэрээ өгч явуулт. Харин тийм. Чи тэр өгч явуулсан үнэ яг одоо миний өрөөнд дуудах заяа. За тийм. Сайн байна уу? Гэрээ танилцуулахаар авчирлаа. Ордор. Тань гэрэн дээр яалтай гар үсэг зураад өгөөч. Юунд ярих ойлаа? Энэ том гэрээ хийж байгаа хүмүүс бас тэмдэглэх хэрэгтэй. Чи юу хийгээ яваа? Уучлаарай захирлаа. Тэр хоёр одоо хаана вэ? Хаана байгаа юм бэ? Би юм асуугаад байна чамаас. Бэлэгт захирлын гэрт. Тэр гаж донтой гэрийн зааж өг. Ойлголоо захирлаа. Нэмэрч. Би уудгүй. Зүгээр хоёулч ийм том гэрээ тэмдэглэж байгаа юмсан. Нэмэрч за. Оч. Зүг. Тач. Аа, зүг. Цагдаа тууд. Чи ажлаас халагдсан. Ойлгосноо? Захирлаа уучлаарай. Захирлаа би ирж ирэхгүй. Нэмэ. Зүгээр үү?